Өнөөдрийн хичээл болохоор энэ олон үсгчийн регрессийн загварын статистик дүгнэлт, inference гэдэг бидний статистик дүгнэлт гэж хэлээд. За энэ лекцийг өнөөдөр хийж байгаа. Тэгэхээр төлөвлөгөө ёсоор бид нэр хоёр лекц энэ сэдвээр зарцуулах баг. За тэгэхээр бид нэр өмнөх хичээлүүдтэй адилхан бид нэр номынхаа 4-р бүлгээс явж байна. Тэгэхээр энэ хичээл дээр номын 4-1-ээс 4-5 хүртэл бид нэр ярих. За тэгэхээр бид нэр болохоор өмнөх хичээлүүдээр зарим дээр энэ OLS гэдгийг энгийн регресс гэж орчуулад байсан байна. Тэгэхээр би энэ дээр засаад биччихлээ. Би аль болох нэг ердийн регрессийн шинжилгээ гэж орчуулах хэрэгтэй. Тэгэхээр simple regression-ыг бид нэр аль хэдийн энгийн регресс гэж орчуулсан юм чинь ordinary гэдэг нь бас арай ондын үгээр ердийн гэж орчуулж байгаа шүү. Та нарт тэгэхээр сурвчгаа унших та. Хоёр ондоод нэг ярьж байгаа гэдэг нь simple, ordinary. Simple болохоор энгийн, ordinary гэдэг нь болохоор ердийн. За бид нэр энэ сэдвийн тухай ярих хэлээд байгаа. Тэгэхээр бид нэр хамгийн бага квадратын аргыг үнэлэгч болохоор төврөөс хамаарат өөрийн гэсэн төврийн хангалттай байна. Тэр ондоо төвөр авах юм бол бид ондоо өндөө өгнө штэ. Ондоо төвөр авч байгаа дахиад нөгөө яг адилхан томьёог ашиглах юм бол биднээс ондоо өндөө. Тэгэхээр төврөөс төвөрт манай үнэлэгчийн утга бол өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийн гэсэн хангалттай санамжгүй үнэлэгч юу гэж байна. За тэгвэл одоо бид тэр үнэлэгчдийн дархалтын тухай үзье. Дархалтынхаа болохоор үндсэн хоёр шин чанарын талаар байлдаа ярьсан шүү дээ. Ажилтгүй байх гэх дархалтыг хүлээгдэж байгаа утга нь хаана вэ? Үнэхээр их олонлыгаа параметрээр энэс жах юм бол үнэлэгчийн хүлээгдэж байгаа болох нь тэгвэл бид нэр тухайн үнэлэгчийг ажилтгүй гэж хэлж байсан. Хоёрдугаарт нь болохоор бид нэр вариацийн тухай үзсэн тийм. Тэгэхээр үнэлэгчийн вариац гэдэг нь болохоор SST, R квадрат J тэгээд TSS гэдэг гурван хэсгээс үлдсэн шүү дээ. Тэгэхээр бид нэр тэр талаар тэр үнэлэгчдийн төврийн дархалт гэхээр бид нар дархалт нь болохоор яг ямар нэртэй дархалтаас ирж байгаа юм бэ гэдэг талаар нөхцөл тавина гэсэн. Тэгэхээр бид нар нормал гэж дархалтаар хэлсэн. За бид энэ их олонлогийн талаар нэг параметрийн тухай одоо бета J гэдэг каш хэрэг алтын хугацаанд байх юм бол нэгнийх нь тухай яаж таамаглах шалтгаан гэдэг дараа нь. За дараа нь болохоор бид тэр одоо нэг параметрыг сонирхож байгаа их олонлогийн параметрыг түүнийг үнэлж байгаа. За тэр үнэлгээ маань итгэлийн одоо 95% итгэлийн магадaltaгаар хаанаас эхлээд хаанаас дуусах вэ гэх. Энэ бол цэгэн үнэлгээтэй харьцуулах юм. Цэгэн үнэлгээтэй бид нэр ярьжсэн. Зүгээр ганц бета J гэдэг коэффициентийн тухай ганц утга олоод өг гэдэг тэр хандлагаас бол харьцангуй ондоо юм болж таарах нь шүү дээ. Тэгэхээр их олонлогийн параметр ганц утга оногдуулахын оронд бид нэр доод хязгаар нь хэд байх вэ? Дээд хязгаар нь хэд байж болох вэ? За тэгэхээр тэрний завсарт болохоор манай их олонлогийн параметр байх боломжтой гэдгийг. За түүнийгээ бид нэр итгэх завсар гэж хэлдэг. Тэрний талаар бид 4-3 дээр. За дараа нь болохоор бид нэр энэ параметруудын талаар хоёр параметр байлаа гэж үгүй бета J, бета J дээр нэмэх нэг. За тэгэх юм бол тэр хоёрын талаар таамаглыг яаж шалгахгүй? Тэр хоёр ямар нэгэн шугам хамааралтай байх юм байна уу гэдгийг яаж шалгахгүй? За хамгийн сүүлд нь болохоор маш олон таамаглуудыг зэрэг яаж шалгахгүй? Параметруудын талаар хэд хэдэн таамаглыг яаж зэрэг шалгахгүй гэдэг. Энэ асуудал яриад дуусах. За бидний одоогор мэдсэн байгаа зүйлс юм ээ. За тэгэхээр бид нар бол ердийн регрессийн үнэлэгчдийн тухай яаж үнэлдэг талаар үзсэн. За дараа нь бид нар болохоор ажилтгүй байх, ямар тохиолдолд ажилтгүй байх вэ? Ямар тохиолдолд ажилттай байх вэ? Хувьсагч гэлээ гэхэд гээгдээгөө хувьсагчдын үнэлэгчид хизээг ажилтгүй байх вэ гэдэг талаар ярьсан. За дараа нь бид нар болохоор үнэлэгчдийн вариацийн тухай ярьсан. Тэгэхээр бидний вариацтайраа тулгуурлаад хамгийн бага вариацтай үнэлэгч бол сайн үнэлэгч гэсэн үг. За тэр тухай ярьсан. За дараа нь бид нар одоогоор маш олон ярьчихсан зүйл болохоор Гаусс-Марковын нөхцлүүд байгаа. За одоогоор бид нар болохоор 5 нөхцөл ярьсан байгаа тийм. Тэгэхээр параметруудын хувь шугам бай. Манай i дугаар хүний i дугаар оюутны ч гэдэг юм тийм. Бид нэр range төвөр байгаа. За тэдгээрийн
Y болон XI. За Y-ийг бид нар тайлбарлахыг хүсэж байгаа. XK гэдэг төвсгчээр. За тэгэхээр энэ утгууд болохоор I-гаар хүнээс болохоор бид нар самсгүйгээр төвөрлж байгаа. Y-ийг нь асуuna, X-үүдийг нь асуuna гэсэн үг тийм. За дараа нь бид нар болохоор төгс мультикалинарид байх үгс нөхцөл тавьж байгаа. Тэгэхээр энэ X-үүдийн хооронд болохоор ямар нэгэн шуман хамаарал байж болохгүй гэж ирсэн. За дөрөв дэх нөхцөл маань болохоор энэ X-үүдийн утга өгөгдсөн байхад X-үүд утга өгөгдсөн байхад X нь одоо бид нар Y нь болохоор бид нар цалин. За бид нар цалин тайлбарлахыг хүсэж байгаа. X-үүд нь тайлбарлагч төвсгч гэх юм бол жишээлбэл ийм боловсролын жил, туршлага гэх мэт төвсгчүүд. За тэгээд юу нь болохоор цалин нөлөөлж байгаа бусад хүчин зүйлс. За жишээлбэл бид нар болохоор ур чадвар гэж хэлсэн шүү дээ. Бид нар хэмжил хэцүү учраас алдааны хэсэг хэмжлээ орчдөг. За тэгэхээр энэ нөхцөл маань юу юм гэхээр өндөр боловсролтой зарим хүмүүсүүдийнх нь ур чадвар маш өндөртэй, зарим нь болохоор маш бага. За бага боловсролтой хүмүүсүүдийн ур чадвар бага байх нь бий, бас өндөр байх нь. Тэгэхээр ерөнхийдөө болохоор дундчийг харах юм бол энэ X-үүдийн утгаас үл хамааран энэ ур чадвар гэдэг зүйлийнх нь болохоор дундч утгаа тэг байна гэж хэлсэн тийм. За энэ нөхцөл тавьж байгаа. Энэ нөхцөл зөрчих юм бол бидний Гаусс-Марковын нөхцөл зөрчигж ийм хэлэх нь шүү дээ. За тэгэхээр бидний нөгөө ажилтгүй байна гэсэн тэр теорем маань хүчингүй болчихно гэсэн. За дараад нь бидний хомоскидас алдааны тухай ярьсан. За энэ 5 дахь нөхцөл. За энэ хомоскидас вариац нөхцөлийг бол бид нэр үнэлэгчийн вариацийг гаргаж авахд ашиглаж байгаа. Түүнээс биш үнэлэгчдийн ажилтгүй баталгахад бол зөвхөн эхний 4 нөхцөлийг нь ашиглаж байсан шүү дээ. 5 дахь нөхцөл бол арай бусдаас ондоо нөхцөл. За бид нар болохоор үнэлэгчдийн хүлээгдэж байгаа утгыг яаж олох вэ? Нөхцөл хүлээдэг X утгыг тэгэхээр нөхцөл вариацийг яаж олох вэ? Бас үзсэн байна. За өнөөдрийн хичээлээр бидний энэ шинээр нэг нөхцөл орж ирж байгаа. Тэгэхээр одоо 6 дахь нөхцөл маань тийм 5 нөхцөлөө бидний санах хэрэгтэй. За 6 дахь нөхцөл нь болохоор бид нэр энэ их олонлогийн алдаа юу гэдэг энэ төвсгч болоод X1-ээс XK-та ямар ч хамааралгүй. За тэгээд дунд чинь тэг сигма квадрат нь вариац. За одоогоор болохоор шинэ юм алгаа шүү дээ тийм. Өмнө бид нэр ярьж байсан зүйл. За хамгийн чухал болохоор бид нэр нормал тархалтай байна гэдэг энэ нөхцөл байна. Тэгэхээр бид нэр алдааны хэсэг заавал энэ нормал гэдэг тархалтаас илсэн байх хэрэгтэй. За тэгэхээр энэ нөхцөл болохоор бусад нөхцлүүдээс хамгийн чанга хатуу нөхцөл нь болж таарч байна. Тэгэхээр бид энэ хатуу нөхцлөө зөвхөн статистик дүгнэлт хийхэд ашигладаг байна. Түүнээс биш үнэлэгчийг яаж олох, бета параметруудыг яаж олох. За тэрийг нь болохоор ажилтгүй гэдгийг нь батлахад. За тэгээ бета параметруудын вариацийг олоход бид нэр бас ашигладаг байна шүү дээ. A5 нөхцөл биелсэн, эхний 5 нөхцөл биелсэн байгаа бол манай нөгөө Гаусс-Марковын теорем хүчинтэйгээрээ хүчинтэй. За хамгийн сайн шуман ажилтгүй үнэлэгч байна. Тэр бол хэвээрээ. Бид нэр A6 дугаар нөхцөлийг ашиглаж байгаа. Бид нэр статистик дүгнэлт хийгээд ашиглав. Статистик дүгнэлт гэдэг нь болохоор за энэ бета параметрийн утга одоо тэгтээ тэнцүү юу үгүй юу. Энэ нь болохоор би түүрээсээ авсан мэдээлэлтэй маань энэ таамаглал маань тэгтээ тэнцүү таамаглал гэдэг маань хэр нийцтэй байна вэ гэдгийг шалгахад бид нэр энэ A6 гэдэг 6 дугаар нөхцөлийг болоод assumption гэдэг нь assumption гэж яриад байгаа шүү дээ. Номдож адилхан болох юм. Тэгэхээр энэ нөхцөлийг бид нар бол ийм статистик дүгнэлтээр зааж болж ирж байгаа. За тэгээд энэ эхний 5 дээр нэмээд энэ 6 нөхцөлийг оруулах юм бол бид нэр түүнийг энэ загвараа ийм 6 нөхцөлийг хангаж байгаа загварыг болохоор сонгодог шугам загвар гэж нэрлэдэг. Сонгодог шугам загвар. Classical linear model. За тэгэхээр бид нар ямар нэгэн статистик дүгнэлт хийх гэж байгаа бол ямар нэгэн параметруудын талаар бета ж энэ одоо 7 ч гэдэг юм уу 2 ч гэдэг юм уу тийм таамаглал шүү дээ. Түүнийг шалгаж байгаа тохиолдолд бидний хамгийн эхлээд анхаарах зүйл бол манай энэ 6 нөхцөл хангагдсан байна уу үгүй юу гэдгийг шалгах нь шүү дээ. Бид нар яаж шалгах талаар дараа нь болохоор ярих юм. За тэгэхээр бид нэр регрессийн загвараа бодох юм бол
регрессийн цагаа болох юм. За энэ дээр надад би тэгшгэлийг нь та нарт одоо зүгээр дүрслэн бодуулъя те. Манай регрессийн загвар юу байсан бэ гэхээр y тэнцүү ийм байгаагүй шүү дээ. Y тэнцүү. За тэгээд бета 0 дээр нэмэх нь бета 1 гэх мэтчлэн явсараад бета kx гээ нэмэх нь болохоор юу байлаа? U байсан шүү дээ. U байсан. За тэгээд бид нар болохоор түрүүний слайдн дээр болохоор би та нарыг яаж үнэлтийг мэддэг болсон гэсэн шүү дээ. За бид нар энэ параметруудыг үнэлэхийг хүсэж байгаа те. Бета 0-аас бета 1. Яаж үнэлдэг гэлээ? Бид нар болохоор y-гээсээ болохоор төвөр авна. N хүнээс асуун. За тэгээд k шиг хөвсгч харна бас тэр n хүнээс мэдээллийг цуглуулна шүү дээ. Тэ? Тэгэхээр төвөр авна. За дараа нь яана гэлээ? Тэгэхээр бид нар болохоор y-ийг тайлбарлахаар энэ x хөвсгчудаар тайлбарлахаар бетануудыг сонгож авна гэсэн шүү дээ. Бета 0-аас бета k тэ. Тэгээд сонгож авахын тулд болохоор бид нар тэр сонгож авсан утга маань ингээд орлуулад ард нь гарч байгаа үлдэгдлийн хэсэг байна шүү дээ. Тэ? Тэр үлдэгдлийг маань квадрацаар дэвшүүлээд хооронд нь нэмчээд за тэрийгэ зорилтын функц олгочоод тэр зорилтын функцаа хамгийн бага байлгахаар энэ налтын коэффициентуудыг болон огтлогчийг олно гэж хэлж байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр квадрат үлдэгдлийн нийлбэрүүдээс тэгээд бид нар болохоор k дээр нэмэх нь нэг хөвсгчаар уламжлал аваад бүгднгийн тэгтээ тэнцвүүлж ирсэн тийм үү? Тэ? Тэгэхээр бид нар бета 0-оор нь квадрат үлдэгдлийн нийлбэрээс бета 0 малгаагаар уламжлал авна. Бета 1 малгаагаар уламжлал авна. Гэх мэтчлэн бета k-гаар уламжлал аваад тус үрийг нь тэгтээ тэнцвүүлээд тэгэхээр бид нар хэдэн тэгшгэлтэй болох нь k дээр нэмэх нь нэг тэгшгэлтэй болно шүү дээ. K налтын коэффициент бета 0 нь болохоор огтлогч юм чи k дээр нэмэх нь нэг тэгшгэлтэй болно. За тэрийг нь болохоор бид нар гараар бодоход хэцүү. Тэгэхээр e-с болохоор автоматар болоод өгч юм хэлсэн тийм. Квадрат үлдэгдлүүдийн нийлбэрүүдийг хамгийн бага байлгахаар энэ бета 0-уудыг бид нэр бета параметруудыг олж авах. За өөр нэг боддог арга гэж байгаа тийм. За тэр нь болохоор илүү одоо эдийн засгийн хувьд болохоор илүү утга агуулгатай. За тэгэхээр бид нар энэ бета 1-ийг юу гэж тайлбарлаж ирсэн бэ? Бета 1-ийг y-т үзүүлэх x1-ийн нөлөө. Гэхдээ x2-оос xk гэдэг хөвсгчийн үзүүлэх нөлөө тооцсны дараа x1 y-т ямар нөлөө үзүүлж байна гэдгийг бета 1-ээр хэмжигдсэн шүү дээ. За тэгэхээр бид нар энэ бета параметруудыг үнэлэх өөр нэг арга нь болохоор энэ санаанаас маань гарч ирдэг шүү дээ. За тэгэхээр энэ үнэлгээний арга маань болохоор хоёр шаттай. Тэгэхээр хамгийн бага квадратын аргуудыг минусдаад k дээр нэг тэгшгэлээ бодож байгаа нэг арга маань. За тэр нь болохоор нэг алхамтай гэж нэрлэлчих. За хоёр дахь арга нь болохоор хоёр алхамтай. За тэрмээр нь яадаг вэ гэхээр бидний тайлбарлагч хөвсгчүүдийг бие биенээс нь хамааруулаад регресс байна. За тэгэхээр би x1-ийг x2 дээр x3 дээр гэх мэтчлэн xk дээр регресс регресстэй огтлогч оруулж байгаа регресс нь. За тэгээд тэр регрессийнхаа үлдэгдлийг гаргаж авна. Тэр үлдэгдэл маань ямар тайлбартай байх вэ? Тэгэхээр үлдэгдэл маань болохоор x1-ийн бусад хөвсгчудаар тайлбарлаж чадаагүй үлдсэн тэр хэсэг нь болох нь шүү дээ. x1-ийг x2, x3 гэх мэтчлэн xk дээр регресстэй үлдэгдлийг нь гаргаад авахаар x1-ийн хөвсөлтийг x2-оос xk гэж хөөсчаад тайлбарлаж чадаагүй тэр хэсгийг нь бид нэр үлдэгдэл нэгэ гаргаад байгаа тийм. За тэгвэл тэр үлдэгдлээ гаргаж аваад би тэрийг R1 гэдэг нэг хэлж x1-тэй адилхан. Тэр үлдэгдлээ би ашиглаад y-ийг тэр R1 дээр регресс бодох юм бол тэгэх юм бол бета 1 гэдэг коэффициент бас гарч ирнэ гэсэн шүү дээ. Тэр хоёр алхамтай байгаа тийм. Эхлээд x-үүдээр регрессд нь үлдэгдлийг нь гаргаж авна. За тэгэхээр үлдэгдлийг нь гаргаж авна гэхээр x-үүдийн хоорондын хамаарлыг нь адилхан гэсэн үг байна шүү дээ. Хамаарлыг нь арай бусад x-ээс хамааралгүй x1-ийн тэр хэсгийг нь гаргаж аваад бусад x-тэй ямар ч хамаарал тийм. За түүнийгээ болохоор y дээр хэрэгээстэй бета 1-ийг гаргаж авчих гэсэн үг байна. Тэгэхээр нөлөө нь болохоор илүү ойлгомжтой харагдаж шүү дээ тийм. Бид нэр x2-оос xk-ийн нөлөөг x1-ээс аваа хийцэн. За тэгээд үлдчихэж байгаа тэр цэвэр x1-ийн нөлөө y-т ямар байгаа юм бэ гэдгийг харж ийн гэсэн үг байна шүү дээ.
Гэхдээ зүгээр математик аргалагийг бид бодоод үзэх юм бол нөгөө ердийн аргаас маань яг аргатай байна. Яг адилхан үнэлэгч өгнө. Гэхдээ болохоор тайлбарлахад бол ойлгох гэж илүү амар байна шүү дээ. За ном дээр энийг бол парсинг аав. Парсинг гэдэг нь болохоор бета 1 гэдэг бол x1-ийн y-т нөлөөлөх тухайн нөлөө. Яг энэ x1 хувьсгчийг y-т үзүүлж байгаа нөлөөний тухай ярьж байгаа тийм. За тэгээ үнэлэгчээ бид нэр сануулах тийм. За бид нар болохоор одоо эндээс нормалыг нь тавиагүй байгаа тохиолдолд бидний нөхцөл хүлээлт авахаараа яхад эргээсийн загвараас хоёр талаас нь x дээр нөхцөлцөн хүлээлт авах гэсэн шүү дээ. За тэгэхээр баруун галт нь болохоор эргээсийн загвар дээр болохоор энэ хэсэг хэвээрээ байж байгаа. Нэмэх нь алдааны хэсэг байгаа тийм. Алдааны хэсгийг чинь болохоор нөхцөл хүлээлт нь хэд илээ? Тэг. Манай бол хэдгээр нөхцөл үлээ? Дөрөвдүгээр нөхцөл шүү дээ. Дөрөвдүгээр нөхцөл төлөөлөлт бол бид нэр эхний слайд тавьсан. За тэр хэсэг алга очихоор манай энэний хүлээгдэж байгаа утга нь болохоор энэ болж таарж шүү дээ. За тэгэхээр голч утга нь гэсэн үг болж таа. Нормал дархалтай статистикийн бүлгээс санаж байгаа бол хоёр параметртай. Нэг нь болохоор хүлээгдэж байгаа утга буюу голч, хоёр дахь нь болохоор вариац гэх. За тэгэхээр бидний нормал гэдэг тэмдгийн дотор хоёр юм тавьчих. Эхний хэсэг нь болохоор манай голч болж таах нь шүү дээ. Y гэдэг самсаргуу өсгчийн x утгыг хүлээгдэж байгаа утга нь бидний эргээсийн загвараас ингээ гараад ирнэ. За дараа нь болохоор бид нэр одоо y-гээсээ вариацийг нь олж байна. За гэхдээ нөхцөлт вариацийг нь олж байна. Нөхцөлт вариацийг нь бодгоор болохоор хоёр талаас нь авах гэсэн үг. За бидний y-гээсээ эндээс чи юу ээж байгаа те. За тэгэхээр нөхцөлт вариац гэдэг маань болохоор x-үүдийн утга өгөгдсөн гэсэн юм чинь эдгээр нь бүгдээрээ тогтмол тоонууд болчихно. Тэгэхээр тогтмол тоонуудын вариац бол хэд вэ? Тэг штэ тий. Тэг. Эдний вариац авах болчихно. За зөвхөн алдааны хэсгийн вариац үлдэн штэ. Алдааны хэсгийн вариацыг бид сигма квадрат гэдэг 5 дахь нөхцөл болгоод оруулаад өгсөн байна тий. За тэгэхээр бидний үндсэндээ мэддэг зүйл одоо бид нар тавьж байгаа нөхцөл маань болохоор алдааны хэсэг маань нормал гэж тавьсан байна тий. Нормал. За бид нар нөхцөлт гэж хэлсэн байгаа юм чинь x-үүдийн тогтмол тоо өөрийн гэсэн дархалтгүй болчихно. Тэгэхээр y-ийн дархалт гэдэг бол зөвхөн u-гийн дархалтаас хамаарна гэсэн үг болж таадна шүү дээ. X-үүд тогтмол тоо юм чи тийм. За энэ бол бас нөхцөл assumption гэж яриад байна. Та нарт тэгэхээр ямар нэгэн нөхцөл тавихтаа тэр нөхцөл зөрчигдөх үү, хэр амьдрал бодиттой нөхцөл вэ гэдгийг байнга харна гэсэн шүү дээ. За жишээлбэл бид нэр ингээд y-гээ бид нэр цалин гэдэг үзчихье. Y бол цалин. За x-үүд нь болохоор боловсрол нэгдүгээр хэсгийн жишээлбэл те хоёрын туршлага гэх мэтлээ ингээд байгаа гэж. За x3 нь болохоор ур чадварч гэдэг юм. За тэгэхээр энэ нөхцөл болохоо юу гэж хэлж байна вэ гэхээр цалин гэдэг зүйл чинь нормал тархалтай гэсэн нөхцөл тавьж штэ. За тэгэхээр цалингийнхаа бид нэр ингээд хистограммын зураад үзэх юм бол мэдээ зарим хүмүүс бага цалин авж байгаа. Зарим хүмүүс болохоор их цалин авж байгаа тийм. За бид нэр бол дархалтыг нь хараад үзэх юм бол энэ маань үндсэндээ дундаж цалин авдаг хүмүүсүүдийн тоо бол хөвчлэн их. Тийм. Тэгэхээр маш бага цалин авдаг хүмүүсүүдийн тоо харьцангуй бага. Маш өндөр цалин авдаг хүмүүсүүдийн тоо бас харьцангуй бага. Дархалтын сүүлүүд хоёр сүүл дээр нь болохоор харьцангуй бага магадлалын нэгт байна гэсэн. За ихэнх нэгт нь болохоор энэ дундаж цалин авдаг хүмүүсээр нь төвлөрнө шүү дээ. Гэхдээ энэ маань нормал дархал байж чадахгүй та нар юу гэж бодож байна? Нормал дархал гэж үзчихэд ямар нэгэн асуудал байна уу? За нормал дархалт чи юу вэ? Дээд хязгаар нь юу вэ? Нэмэх хязгааргүй, тэ? Доод хязгаар нь юу вэ? Хас хязгаар тийм үү? За тэгэхээр бид нар чинь цалин болохоор хас хязгааргүй байна гэж бол байхгүй шүү дээ. Тэ? Цалин гэдэг бол доор хаяж тэгээр зааглах хэрэгтэй байж тээ доороосоо хасах цалин авна гэж байх. За дээдлэлт нь болохоор хязгааргүй цалин авна гэж юу байхгүй шүү дээ. Ямар нэгэн тоогоор хэмжигдэх цалин авна уу гэсэн ш хязгааргүй цалин гэж юу байх вэ? Тэгэхээр яг нарийн бодоод үзэх юм бол бидний тавьж байгаа нөхцөл яг нарийн ярих юм бол буруу. Гэхдээ чинь ихэнх тохиолдолд хязгаарын хэсгийг нь аваа ижих юм бол
үндсэндээ болохоор боломжийн нөхцөл болж таарах тохиолдлууд байна. За тэгвэл бид нар болохоор нормал тархалт заавал одоо эхний тохиолдолд бидний нөхцөл тавьж байгаа асуудлуудаа үзэж байгаа. За хичээл улам бүр ахихийн хэрэг бидний нормал тархалтыг бид нар бас тавихаа болчихно. За нормал тархалт хизээ бид нар нормал тархалтыг ашиглахгүй байж болохгүй гэдэг асуудлын тухай ярьж байна. За тэгэхээр бидний одоо тархалт маань за энэ болохоор таны танил зураг байна. Хоёр хэмжээс тогтворгоо. Тэгэхээр Y гэдэг хувьсгчийг бид нэр одоохондоо ганц хувьсгчаар тайлбарлаж байгаа гэдэг чинь X гэдэг хувьсгч байна. За бид нэр олон хэмжээс зүйлийг бид нэр зурхад хэцүү учраас одоохондоо зөвхөн ганцхан X гэх. Тэгэхээр K нь болохоор 1 гэсэн үг байна шүү дээ. K нэг тийм. За тэгэхээр манай регрессийн шулуун болохоор шулуун байна. Шулуун байна гэдэг юм. Тэгэхээр энэ маань болохоор Y-ийн хүлээгдэж байгаа утга X-ийн утга өгдсөн байгаа тохиолдолтой. За тэгэхээр манай нэг хүлээгдэж байгаа алдаа болохоор тэг утгатай учраас энэ маань бета 0 дээр нэмэх нь бета 1-ийн үрчиг нь X гэж байж байгаа тийм. X-ээс хамаарсан шулууны тэгштгэл болж таарч штэ. Шулууны тэгштгэл. За тэгэхээр энэ зүйл маань болохоор бидний шулууныг өгнө. За тэгээд энэ цэнхэр цэг нь харагдаж байна. Цэнхэр цэг нь болохоор энэ магадлалыг болохоор төв нь болж таарч байгаа. Голч утга хүлээгдэж байгаа. За гэхдээ болохоор энэ Y-ийг аваад үзэх юм бол хүлээлтийг нь аваагүй. Чи өөрийн гэсэн санамсаргүй өвсөж өөрийн гэсэн таталтаа санамсаргүй өвсөж байна шүү дээ. Хүлээлтийг нь авчиж, хүлээлтийг нь авахаар голч утгыг нь олцохоор бид энэ цэгүүд гарч ирж байна. За энийгээ бид нэр хүлээлтийн тэмдгийг нь орхичих юм бол бид нэр эн чинь орхичих юм бол X1-ийг орлуулаад бета 1 өргөжүүлээ бета 0. За нэмэх нь болохоор алдааны хэсэг чинь байгаа шүү дээ. Алдааны хэсэг чинь өөр ингэсэн тархалттай. За тэгэхээр тэр маань юунууд чинь болохоор Y-ийн талаар юм тархалтууд өгнө шүү дээ. Тэгэхээр одоо бид нэр Y-ийг дүн гэж үзэх юм бол одоо голч оноо одоо GPA гэх та нарын одоо их сургуулийн чи дүнг аваад үзчихье. За X1 нь болохоор ST ерөнхий шалгалтын оноо гэдээ аваад үзэх юм бол X1 нь муу ST ерөнхий шалгалтын Эши оноотой орж ирсэн оюутан X2 нь болохоор өндөр оноотой орж ирсэн. За X1-ийг бид нар одоо юу гэх 650 гэдээ үзчихье тийм. Тэгэхээр 650 авсан болохоор бараг хэдэн мянган оюутан байгаа тийм. Одоо их сургуульд орж ирж байгаа оюутнуудыг аваад үзэх юм бол 170 мянган оюутан заа гэдэг байгаа шүү дээ. Монгол улсын модсын системд байгаа. Тэгэхээр 170 мянган оюутнаас ч юм болохоор хэдэн мянган нь болохоор 650 авсан байна. Тэгэхээр 650 авсан оюутнуудын одоо голч оноо хэд вэ гэдэг юм бол зарим нь болохоор маш муу голч оноотой явж байгаа. Зарим нь болохоор маш өндөр голч оноотой явж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ болохоор 650 авсан оюутнуудын хүлээгдэж байгаа голч оноо дундаж оноо нь голч оноо болохоор энэ болж таарч байна. X2 нь 800 авсан байгаа оюутнууд гэж орж ирэхтэй. За бас хэдэн мянган оюутан 800 авсан байгаа шүү дээ. Тэгэхээр 800 авсан оюутнуудын одоогийн байгаа голч оноо гэдэг бас өөр юм гэсэн тархалтай байна. За дунджаар оноо юм. Гэхдээ зарим сайн оноотой байсан оюутнууд маш муу сураад энэ дээр түн авч байгаа. За харин маш сайн оноотой орж ирсэн мөртлөө сайнаар явж байгаа оюутнууд бол энэ дээд хязгаартай нь явж байгаа гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ бидний гол тавьж байгаа нөхцөл болохоор энэ тархалт маань нормал тархалтай. Гэрээ доош харуулсан хонх хэлбэртэй. За нормал тархалтын шин чанаруудыг авах гэсэн. Ийм нөхцөл тавьж байгаа. За энэ дахиад бидний теорем байна. Бүлгийн ардтал баталгаа нь байгаа. Бакалаврын төвшөнд болохоор баталгаануудыг нэг ярихгүй байгаа. Гэхдээ та нар илүү одоо юу гэдгийг төвшнгөөс халиад энийг гүнзгийрүүлж үзье гэх юм бол номныхаа артлын тэр бүлгийн баталгаануудыг үзэх. За энэ теорем болохоор бидний ажилтгүй байх теорем гэж ярьж байсан. За вариацийн теорем гэж ярьж байсан. 3 дугаарт нь болохоор Гаусс-Марковын теорем гэж ярьж байсан. За 4 дахь чухал теорем. За сонгогдох шугамн загварыг манай 6 нөхцөл биелж байх юм бол үнэлэгчдийн тархалт нь болохоор нормал байна гэсэн юу нөхцөл байна. Тэгэхээр бид нар алдааны хэсгээр нормал гэсэн тархалт тавьчих юм бол
манай бета J гэдэг одоо бидний олох гээд байгаа их олонгийн параметруудыг олж өгч байгаа энэ үнэлэгч чинь болохоор нормал тархалцтай байна гэсэн юм дүгдэн байна. За тэгэхээр өмнөх үр дүнүүд нь болохоор өмнөх хичээлдээ бидний ажилласан гаргаж авсан зүйлсүүд байна. Хүлээгдэж байгаа утга нь болохоор их олонгийн бета J-тэй тэнцүү. Вариац нь болохоор бидний гаргаж авсан вариацтай тэнцүү. За шинэ зүйл нь болохоор энэ бета J малгай гэдэг бодвол нормал тархалтай байна. Нормал тархалтай. За тэгэхээр бид нар нормал тархалтай бид нар хуургалт хийж боддог шүү дээ, тийм. За бид нар одоо энэ бета J малгайгаас их олонгийн параметрыг хасч байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар энэ тархалтын тэгшитгэлээс бид нар хоёр талаас нь бета J-г хасна гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр бета J малгайгаас хасган бета J-г гараад ирлээ. За нөгөө талд юу үлдэх вэ? Энийг хасч гарч чинь тэг үлдэнэ үстэй тий? Тэг үлдэнэ. За одоо би болохоор энэ тэгшитгэлийн хоёр талаас нь хоёр талыг тоон хуваая. За тоон хуваахтаа би болохоор бета J-ийн стандарт хазаалт нь стандарт deviation гэдэг энэ дээр харагдах байна. SD гэсэн үг тий. За тэгэх юм бол бид нэр энэ гараад ирж байна. Зүүн гарталт нь. За баруун гарталт нь болохоор одоо вариац чинь болохоор тий стандарт вариац чинь болохоор язгуур гарч тархалтаасаа гарна шүү дээ тий. За тэгэхээр бид нэр стандарт хазаалт тэгээд за нөгөө талд нь болохоор тэг голчтой 1 гэсэн вариацтай самсруу өсөж болж хуурна гэсэн үг байна. За стандарт нормал тархалт. Стандарт нормал тархалт болохоор хүснэгтжилсэн байгаа тийм. Зорхой чийшин артад болохоор стандарт нормал тархалтыг бүх шин чанаруудыг тавьж байгаа. Хоёр шин чанар байгаа шүү дээ. Голчин утга нь тэг байгаа. За тэгээ вариац нэг. За тэгээ бүх одоо ач холбогдлын түвшин дээр шийдвэр хөтөлбөрүүдийг нь гаргаж хүснэгтэлсэн байна. Тэрийг бид математик статистикээр одоо За одоо бид нэр тест хийх. За зарим хүмүүс болохоор шалгуур гэж ярьдаг. Тэгэхээр бид нэр энэ нэр томьёон дээр хараахан зөвшөлтөөгүй тохиролцоог нь бас тэр магадгүй миний одоо монголоор уншсан зүйлүүдээс бас хамаарч байна. Зарим хүмүүс болохоор энийг T тест гэж хэлээд байдаг. За би бол T шалгуур гэж хвчлээ яриад сурчихсан юм байна. За тэгэхээр бид нар их олонгийн талаар таамаг дэвшүүлээ шалгах гэж байгаа. Тэрнийг бид нэр T шалгуур ашиглаж шалгах. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр одоо бид нэр Y гэдэг маань цалин гэх юм бол X нэг маань боловсролын жил гэж үздэг тийм. Тэгэхээр би болохоор одоо таамаг дэвшүүлээ шалгах гэж байгаа. За сэрээрээ. Таамаг дэвшүүлээд шалгах гэж байгаа тийм. За тэгэхээр миний таамаг жишээл юу ээж болох вэ гэхээр тааны гондоо ээж болно. Би бета 1 бол Монгол улсад бета 1 нь болохоор Монгол улсад тэг гэж тавь. Тэгэхээр юу гэсэн үг болох вэ гэхээр цалинд болохоор боловсролын жил ямар ч нөлөөгүй гэсэн таамаг дэвшүүлж штэ. Тэр таамаг маань болохоор ганцхан параметрийн тухай дэвшиж бета 1-ийн тухай. Тэр тухайд бид нэр T шалгуур ашиглах юм. За ер нь бол санаа нь ойлгомжтой тийм. Тэгэхээр энэ шалгуурт та нарт ер нь ямар хүчин зүйлс нөлөөлнө гэж бодож байна. Би одоо үнэхээр бета 1-ийг тэгтээ тэнцүүгүй үгдийг их олонлог дээрээ шалгах гэж байгаа. Тэгэхээр би болохоор хүмүүсүүдээс N хүнээс мэдээллийг нь авна шүү дээ. Цалингийн мэдээллийг авна. X-үүдийн мэдээллийг авна. За тэгээд бета 1-ийн талаар их олонгийн бета 1-ийн талаар таамаглалт маань болохоор юу нөлөөлөх вэ та нарынхаа? Бета 1 тэг гэж хэлж штэ. Тэгэхээр ер нь зүгээр энгийнээр бодоход юу нөлөөлөх вэ? Бета 1-ийн үнэлэгдэж гарсан коэффициент нөлөөлнө штэ. Тийм биз дээ, тэ? Бета 1 нь үнэлэхээр тэгээс хэр хол байна вэ гэдэг нь болохоор сонирн биз дээ, тэ? Яг тэг дээр ойрхон болчих юм бол тэг дээр ойрхон гэдэг нь ямар нэгэн одоо юу гэдэг явж байгаа стандарт тавьж байгаа тодорхойлж хийх юм бол
тэгд ойрхон байх юм бол энэ маань тооноос маань төврээс маань тэгд ойрхон гараад ирэх юм бол бид нэр тэг таамаглаа ницаахт бол хэцүү болчихж штэ. Тавьсан таамаглаа ницаахт хэцүү болчих. Тэ тэгд ойрхон байгаа юм чи. Харин тооноос маань энэ маань тэгээс маш хол гараад ирэх юм бол миний таамагл болохоор за ерөөхдөө бол худлаа бахаа гэсэн дүр зур гарна штэ. Тэ? За тэгэхээр бета 1-ийн үнэлэгчийн тухай одоо юм ярьж штэ. Үнэлэгч маань бета 1-ийн талаар юу хэлэх вэ гэдгийг бид нэр харна. За хоёрдугаарт нь өөр юу нөлөөлж болох вэ? Бета 1 маань хэр наривчлалтай үнэлэгдсэн юм бэ гэдэг нь бас манай таамаглал шалгах гэдэг бол нөлөөлөх нь шүү дээ. Тэгээд нэг тогтмол тоо тэгийн эргэн тойронд маш их нягт байж явах юм бол энэ стандарт хязгаалт маань нягт байж явах юм бол за би энэ бол чиний таамаглал үнэн юм байна гэж хэлж болж байна. За харин бета 1 маань маш их наривчл муутай асар их вариацтай үнэлэгдчих юм бол би бол хэлэх нь шүү дээ тий. Бета 1 чинь бол хидж байж болохоор юм шүү. Заавал яагаад 0 гэдэг байгаа юм. Яагаад гэх юм бол эн чинь маш их савлгаатай үнэлэгдсэн байна. Тэгэхээр хоёр зүйл маш чухал байна шүү дээ. Нэгдүгээр нь болохоор үнэлэгч чинь юу гэж хэлэх нь вэ? За хоёрдугаарт нь вариацийн томьёо чинь. За сонгодог шугамн загварын болохоор бүх нэгцэл биелж байгаа тий 6 нөхцөл маань биелж байгаа бол ажилтгүй байна. За ажилтгүй байх бид нар үндсэндээ 6 нөхцөл хэрэггүй шүү дээ. Эхний дөрөв л хэрэгтэй тий. Ажилтгүй байна. За тэгээ одоо бид нэр бета J-ийн ямар нэгэн алтын процент хэллээ. Таамаглал яаж шалгах. За би одоо дахиад нэг жижигхэн шалгалт маягийн юм асуу. Би түрүүн болохоор их параметруудыг яаж үнэлдэг вэ гэж асуусан тий. Хоёр арга байдаг. Нэгдүгээр нь би нөхцлүүдийг нь ашиглаад кадр нэмэх нэг тэгштэглээ бодох. Хоёрдугаарт нь болохоор тухайн коэффициентүүдийг x-үүдийг хооронд нэргээс бодож байгаа. Үлдгэлүүдийг гаргаж авч байгаа. E дээр эргээсээр за энэ тухайн коэффициентүүдийг гаргаж авдаг. Partial effect-үүдийг гаргаж авдаг гэж хэлсэн тийм. За одоо би бета 1-ийн вариацийг яаж олдог вэ? Бета 1 малгай гэдэг маань бета 1 малгай гэж ярих хэвээр. Бета 1 малгай гэдэг үнэлэгчийн маань вариацийг бид яаж олох вэ? Өмнөх хичээлээс санаж байгаа юм байна. Тэр маань юунаас хамаарч байлаа? За дээд хэсгээр нь юу байсан? Юунаас хамаарна гэж хэлсэн. Энийн вариац хизээ муу авах вэ гэж ярьж ирсэн тийм. 3 хүчин зүйлээс хамаарна. За эхнийх нь юу байлаа? Сигма квадрат байсан шүү дээ. Юугийн вариац байсан тийм сигма квадрат. За сигма квадрат өндөр байх тусмаа бид нар болохоор загварт хангалттай олон хувьсгчийг оруулж ирээгүй байд. Тэгэхээр юуд болохоор маш чухал хувьсгчуд орцсон байна. За тэгэхээр юугийн вариац өндөр байх юм бол үнэлэгдсэн коэффициент болгоны болохоор үнэлэгчийн вариац болгоно болохоор маш өндөр байна гэж хэлсэн. За өөр юу нөлөөлнө гэсэн. SST нөлөөлнө гэсэн шүү дээ. X1 маань болохоор голчоосоо сайн хэлбэлцдэг байх юм бол хэлбэлцэн их байх тусам болохоор энэний бета 1 малгай гэсэн үнэлэгч нь болохоор вариац багтаа байна гэсэн. Тэгэхээр аль болох хэлбэлцдэг X-үүдийг бид нэр сонгох хэрэгтэй гэж хэлж байсан тийм. За өөр юу нөлөөлж байсан. Тэгэхээр R квадрат J гэдэг бол бага байх хэрэгтэй гэж ярьж байсан тийм. Тэгэхээр тэр маань болохоор X1-ийг би X2, X3 гэх мэтлээ X K-гаас хамааруулаад эргээс бодно. Тэр эргээсийн R квадрат маань болохоор бага байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Бага байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ X ч болохоор X1 чинь Y-т нөлөөдөг чухал хувьсгч. Гэхдээ бусад X-үүдтэй корреляц муутай, корреляц багтаа байх юм бол бета 1 нь болохоор бета 1-ийн вариац нь болохоор үнэлэгчийн вариац нь болохоор бага гардаа гэж хэлсэн юм. Ийм 3 их үүсвэртэй байна. За одоо бид нар тэгвэл хүлээж байгаа бол вариац гэсэн хоёр зүйлийг шилжүүлээ. За одоо бид нар ингэжтэй. Энэ дээр бид нар бета J малгайгаас хасхан бета J хуваахан стандарт хад ST гэж стандарт deviation стандарт хязгаар
бета J-ийн болохоор нормал тархалтай гэсэн мөртлөө эндээсээ бид нар очихороо бета J-гээс сгэн бета J, малгай сгэн бета J угаах нь стандарт алдаа болчихж байгаа тийм. За тэгэхээр яагаад энэ болж байгаа нь болохоор өмнөх хичээл дээр бас яригдсан. Тэгээ тэн дээр болохоор юу гэсэн бэ гэхээр эхний бета J-ийн вариацийг болохоор гаргаж авахдаа бид нэр сигма квадрат буюу их олонлогийн параметр энэ юу их олонлогийн параметр сигма квадрат өөрөөр хэлбэл U-гийн вариац нь мэдэгдэж байгаа тохиолдолд бид нэр стандарт deviation гэдэг зүйл тухай ярина гэсэн шүү дээ. Стандарт deviation гэдэг. За энэний бид нэр сигма квадратыг олоход мэдхэд бол хэцүү. Мэдэхгүй. Яагаад гэх юм бол энэ чинь их олонлогийн параметр тийм. Тэгэхээр бид нэр сигма квадратыг үнэлэх хэрэгтэй болно гэсэн тийм. Тэгэхээр бид нэр квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг ашиглаад сигма квадратыг үнэлдэг гэсэн тийм. Үнэлчих юм бол бид нэр үнэлчих юм бол энэ маань болохоор юу сигма квадрат биш, сигма квадрат малгайгаас хамаарч явах юм бол энэ маань нормал тархалтай биш, T тархалтай байна. T тархалтай тийм. Тэгэхээр одоо бид нэр энэ дээр доор нь болохоор бета J-ийн стандарт deviation биш, стандарт хазаал биш, стандарт алдаа болж таах нь шүү дээ. Стандарт алдаа гэдэг бол стандарт хазааны үнэлэгч. Тийм үнэлэгцээ утга нь 50. За тэгэх юм бол энэ маань T тархалтай тийм. За T тархалтай N нь болохоор бидний төвөрийн хэмжээ. За K дээр нэмэх нь 1 гэдэг нь болохоор манай загварт хэдэн параметр үнэлэгдсэн юм бэ гэдэг тийм. Нэг огтлогчтой K налтын параметртэй. За тэгэхээр бид нэр N-ээс K-гаас 1 гэдгээ чөлөөний зэрэг гэж ярьж байсан тийм үү. Яагаад чөлөөний зэрэг гэж ярьж байлаа? Яагаад тэгж нэрлэдэг гэж ярьж байлаа? За тэгэхээр N ширхэг төврээс бид нэр төврөө ашиглаад эргээс бодлоо. Хэдэн үлдэгдэл гарах вэ? N ширхэг Y байгаа, N ширхэг X-үүд байгаа тийм. Хэдэн ширхэг үлдэгдэл гарах вэ? N ширхэг үлдэгдэл гарч ирнэ тийм үү? N ширхэг үлдэгдэл гарч ирнэ. Бид нар үлдэгдлүүд дээрээ хэдэн нөхцөл тавьсан бэ? K дээр нэмэх нэг нөхцөл тавьсан тийм. За тэгэхээр үндсэндээ N ширхэг үлдэгдэл байлаа гэж бодоход бид нар аль хэдийн K дээр нэмэх нэг нөхцөл тавьсан юм чинь N-ээс K-гаас хасах 1 гэсэн тийм чөлөөтэй үлдэгдэл байгаа гэсэн үг гэж ярьсан шүү дээ. За тэгэхээр чөлөөний зэрэг гэдэг маань болохоор хэдийн ширхэг үлдэгдэл чинь чөлөөтэй юм бэ гэдгийг илэрхийлж байгаа гэж ярьсан тийм. Чөлөөний зэрэг бага байна гэвэл муу гэсэн. За зарим тохиолдолд чөлөөний зэрэг хангалттай биш байх юм бол төгс малтай калинарity асуудал үүснэ гэж хэлжсэн шүү дээ тийм. За тэгэхээр саяны томьёо болохоор бета J-ийн талаар таамаглал дэвшүүлээд шалах боломжийг олгож байгаа. За тэгэхээр бид нэр дэвшүүлсэн таамаглалаа тэг таамаглал гэж нэрлэдэг. Тэг таамаглал. За тэрийгээ бид нэр H0 гэж нэрлэе. H0 хвчлэн H0 гэж нэрлэдэг. За тэгээд 2 тавиад энэ болохоор стандарт хүчлэг шүү. За тэгээд тэр параметр маань юутай тэнцэж байгаа юм бэ? За энэ тохиолдолд тэгтэй тэнцүү гэсэн. Нөхцөл тавьчих тийм. За тэгэхээр энэ юу маань таамаглал маань үнэн үгүй юу гэдгийг бид шалгах гэж байна гэсэн үг болж байгаа тийм. Тэгэхээр бид нар ямар нэгэн таамаглал дэвшүүлэхдээ нэг параметрийг ихэвчлэн тийм юмтай тэнцүү гэж тавьдаг. Тэнцүү биш гэж тавьчихад бол энэ таамаглалыг шалгах гэж хэцүү. Тэгэхээр бета J би тэгээс ялгаатай гэсэн таамаглалыг дэвшүүлэх гэж байгаа бол чинь дурын утга байж болно шүү дээ. Дурын утга тэгээс ялгаатай юм бол дурын утга тийм хэдэн тэрбум юм шалгах хэрэгтэй болчих. За тэгэхээр бид нэр тэг таамаглаа яг ганц тохиолдолд дандаа тавьдаг. Ганц тохиолдол. Тэг таамаглалаар цорын ганц тэг гэдэг юм утгатай тэнцүү гэсэн таамаглал тавь. Тэгэхээр шалгах гэдэг юм. За энэ таамаглалын маань утга маань юу юм бэ гэдгээр эргээд нөгөө тухайн нөлөөнийхөө томьёороо харах юм бол бид нэр J-дгээр ховсгчаас J-дгээр X ховсгчаас бусад X-ийн нөлөөг оруулсны дараа
энэ J-дгээр X хувьсагч Y-т нөлөөлдөггүй гэсэн тийм таамаглал дэвшүүлж ийн гэсэн үг хана. Тэ? X, J гэдэг хувьсагч маань бусад X-үүдийг оруулсны дараа Y-т нөлөөлдөггүй гэсэн санаа нь болохоор. За одоо тэгэхээр Y-ийн цалин байх юм бол туршлага, ур чадвар гээд бусад цалин нөлөөлж болох хувьсгчдыг оруулсны дараа боловсрол цалин нөлөөлдөггүй гэсэн таамаглал тавьж ийн гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр одоо бидний томьёо осоо, дээдлийн томьёо осоо энийг бид нэр T статистик гэж нэрлэж чинь эхний хэсэг. T статистик маань T тархалтай. За бид энэ эхний хэсгээ T статистик гэж нэрлэдэг нь болохоор үнэлэгцэн утга чинь энэ тавигдах нь. За дараа нь болохоор их олонлогийн ямар утга байна гэж үзэж байгаа юм бэ? Тэр таамагласан утга чинь энэ тавигдах гэсэн. Тэгэхээр би малгайгаасаа саяны таамаглалын хувьд болохоор энэ нь болохоор тэг болж таарах нь шүү дээ. За тэгээд манай үнэлэгчийн стандарт алтай. За тэгэхээр манай бета J таргалзах T статистик маань за ингэж тавигдах юм тийм. За тэгээд бид нэр EUC зөндөө ашиглаад эхэлсэн байгаа. EUC дээр болохоор 3 баг нь нэмж байгаа. Эхний баг нь болохоор үнэлгээнүүд, үнэлэгчээс гаргаж авсан утгууд, хоёрдугаарт нь стандарт алзаанууд, за гуравдугаарт нь болохоор 3 дугаар баг нь болохоор T статистик. T статистикүүд нь болохоор манай үнэлэгдсэн параметрууд бүгдээрээ тэг гэсэн таамаглалыг шалгасан T статистикүүд байх нь шүү дээ. Их олонлогийн параметрууд нь тэг гэж тавиад бета J нь болохоор үнэлэгдсэн утгыг стандарт алзаанд нь хуваачсан тэр үр дүнүүд. За одоо бид нар энэ ач холбогдлын төвшин. За та нарыг энийг аль хэдийн математик статистикаас мэддэг байх гэж бодож байна. Тэгэхээр зарим оюутнуудын хувьд мэддэг зүйлийг чинь давтаад нуршихно гэсэн үг байна. За бид нар тэг таамаглаа эсрэг таамаглалын хувьд бол шалгадаг. За зарим хүмүүс болохоор энийг эсрэг гэдгийг болохоор альтернатив гэж яриад байгаа тийм. Тэг таамаглалыг альтернатив таамаглалын хувьд шалгана. За би хөвчлэн болохоор эсрэг таамаглал гэдэг яриад сурцсан юм байна. За зарим хүмүүс болохоор бас нэг талт гэж ярьдаг. За би бол нэг сүүлт гэж яриад байгаа. Тэгэхээр бид нар болохоор магадлалын тархалтаа авч үзээд доод сүүл, дээд сүүл гэж би бол яриад сурцсан юм байна. За зарим хүмүүс болохоор доод тал, дээд тал гэж яриад сурцсан байна. Тэгэхээр нормал тархалтаа аваад үзэх юм бол хоёрын сүүл зарим хүмүүс яагаад энийг тал гэдэг англи дээрээ ч гэсэн бол tail гэсэн үг байгаа шүү дээ. Хоёр багасж байгаа хэсгийг сүүл гэж ярьдаг. Тэгэхээр бид нар түүнээсээ олбаадаад нэг сүүл, хоёр сүүл эсрэг таамаглал гэж болно ярьдаг. Зарим хүмүүс болохоор гэхдээ магадгүй та нар өмнөх хичээл дээр нэг талд, хоёр талд гэж яриад сурсан юм. За бид нар болохоор ийм ач холбогдлын төвшин гэж зүйлийг сонгоод significance level гэж. За альфаг сонгоод ач холбогдлын төвшин гэдэг. Бид нар гараа яадаг вэ гэдгээр альфа гэдэг ач холбогдлын төвшин харгалзах шийдвэрлэх утгыг бол гаргаж авдаг. Шийдвэрлэх утга. За тэгэхээр тэр маань болохоор манай T тархалтын болохоор нэгээс асах нь альфа персентилд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо T тархалт чинь бас нормал тархалтай адилхан тэгшимтэй тархал. За тэгээд би альфага 5% бичих юм бол доороосоо явсаар хагаад 95 дахь персентилд байгаа. Нэгээс асах нь 0.5 гэдэг чинь 0.95 шүү дээ. 0.95 дахь персентилд байгаа. Тэвтээ тэнхлэгт байгаа утгыг бид нэр шийдвэрлэх утга гэж хэлээд байгаа байхгүй. За тэгэхээр хэрвээ бид нар одоо n-ээс асах нь k асах нэг нь 20 байгаа бол T тархалтаас болохоор шийдвэрлэх утга нь 107 170 гэсэн ийм тоо авах нь шүү дээ. Тэгэхээр энэ болохоор нормал тархалтаас номны чи ард төснөгдөлдсөн байгаа. Тэгэхээр та нар гэртээ хараад шийдвэрлэх утгууд таргалзах ач холбогдлын төвшин таргалзах ондоо жишээлбэл 1%, 10% таргалзах C-г бол хараад үзэж байна тийм. За нэг талд эсрэг таамаглал маань нэг сүүлт эсрэг таамаглал маань гэж юу яриад байгаа юм бэ гэдгээр. За ингэж тэмдэглэдэг HA. За эсвэл зарим тохиолдолд
тэг таамаглаа нойлоор тавьчихсан юм чинь эсрэг таамаглалын зарим хүмүүс нэгээр тэмдэглэдэг. Зарим хүмүүс аагаар тэмдэглэдэг. Альтернатив гэх юм. Тэр маань болохоор бета J чинь тэг бишээ. Бета J чинь болохоор тэгээс их гэж тавих нь шүү дээ. Тэгэхээр тэг таамаглал болохоор боловсрол цалин нөлөөлдөг. Эсрэг таамаглал нь болохоор боловсрол болохоор эерэг өгөөчтэй гэсэн зүйл явагдана гэсэн үг тийм. За тэгээд бидний гаргаж авсан P статистик шийдвэрлэх утгаас маань их байх юм бол одоо бид нар чинь их байна гэдэг чинь та нар нөгөө томьёо харах юм бол за би тэг таамаглал маань болохоор энэ маань тэг гэж тавьчлаа. За эсрэг таамаглал маань болохоор энэ маань тэгээс их гэж тавина шүү дээ. Тэгэхээр бид нар тэг таамаглалыг нисах юм бол эсрэг таамаглалаар хүлээн зөвшөөрнө. Эсрэг таамаглал нь болохоор эерэг бета байна гэсэн үг тийм. За тэгэхээр энэ маань энэ T статистик маань хизээ их тоо байх. Үнэлэгдэж гарсан бета J маань болохоор их тоо байх юм бол T статистик маань их тоо ах нь шүү дээ. Үнэлэгдэж гарсан бета J чинь тэгээс их тоо байх юм бол тэгээс хамаагүй хол тоо байх юм бол бид нар тэг таамаглалыг няцаах нь шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ хэр их вэ гэдэг чинь болохоор бета J маань энэ маань хэр их вэ гэдэгтэй шууд холбоотой байна шүү дээ. Бета J маань хэр их вэ гэдэг бол T статистик нь хэр их вэ гэдэгтэй шууд холбоотой. Тэгэхээр бета J тэгээс их байж ах юм бол T статистик нь бас тэгээс их тоо байж. За тэгэхээр тэг гэсэн таамаглал дээр болохоор тийм хангалттай дэмжлэг байхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр тэг таамаглалыг няцаа бета J гэдэг тэг гэдэг бол таамаглал худлаа байна. За тэгээ бид нар эсрэг таамаглалыг хүлээж авахаараа энэ мал болохоор тэгээс их утга юм байна гэдгийг хүлээж шүү. За хангалттай өндөр байж чадахгүй үнэлэгдсэн бета J маань хангалттай өндөр байж чадахгүй. За тэгэхээр T статистик нь хангалттай өндөр байж чадахгүй байх юм бол C-гээсээ давж гарч чадахгүй. Тэгэх юм бол энэ бета J чинь тэгээс хангалттай хол байж чадахгүй байна гэх юм шүү дээ. T-д болохоор тэгд болохоор ойрхон байна. За бид нэр болохоор T хангалттай энэ дээр зурцсан байж байна. Тэгэхээр бид нэр болохоор тэг шимтэй гэсэн. Голч нь болохоор тэг. За тэгэхээр C-гээ бид нэр альфагаа бид нэр болохоор ач холбогдлын түвшин гэж ярьсан байгаа тийм. За тэгэхээр нэгээс хасах нь альфа ч юм болохоор явсаар байгаа болохоор ийм орж ирж байна. За энэ тааргалзах хэвтэй тэмдэглэлийн утга болохоор C. Манай шийдвэрлэх утга гэж ярьж байна. За манай T статистик энэ ногоон хэсэгт байх юм бол нэгээс нь альфа гэдэг одоо жишээ нь альфагаар 5 бичих юм бол 0.5 бичих юм бол 95 гэсэн үг шүү дээ тийм. Тэг таамаглал үнэн байх. Тэг таамаглал үнэн байхад T статистик маань болохоор ийм тархалтай. Тэ? За тэгэхээр одоо энд байж гинэ гэдэг бол манай үнэлж гаргаж авсан T статистик энэ байна гэдэг бол тэ 50% нь болохоор тэг таамаглал үнэн байхад T статистик энэ утгыг авах нь шүү дээ. 50% юм чинь тэг шимтэй юм чинь. За харин бид нар хэтрээд ингэ явсаар хагаад энэ шиг улаан хэсэг рүү ороод ирэх юм бол за энэ дээр болохоор манай түрүүний жишээн дээр болохоор 95-аас 95% итгэлийн одоо 95% одоо би танаас 95% магадaltaйгаар үнэн зүйл ярьж байна гэх юм бол эн чинь бол нэлээд өндөр магадлалын түвшин шүү дээ. Магадлалын түвшинтэй. За тэгэхээр бид нэр дараагийн слайдн дээр энэ магадлалын түвшин болон за энийг бид нэр дараагийн слайд дээр. За одоохондоо болохоор бид нэр ингэ чийтэй. За бидний саяны ярьсан зүйлийг болохоор ингээд тайлбарчлаа. Бета J-ийн тэг байхад бол ямар тэг таамаглал маань эсрэг таамаглал нь бета J-с байна гэсэн үг. За тэгэхээр бид нэр C-гээс доошоо байж ах юм бол тэг тарцсангуу
ойрхон байна гэж хэлэх нь. За энэ C-гээсээ даваа гарчих юм бол за үндсэндээ бол энэ бета J чинь тэгд ойрхон биш. Тгээс хол болчтоо. За тэгээд тгээс бол ондоо тоо юм аа гэж тэгвэл шүү дээ. Энэ C гэдэг бол бидний хол ойрыг заагалж өгч байгаа тийм параметр болж байна. За саяны зүйл дээр бид нар юу гэсэн юм бэ? Ач холбогдлын түвшин гэдэг юм яриад байна те. За бид нар их олонлогийн параметрын таамаг дэвшүүлээ шалгаж байгаа. Их олонлогийн параметрын тухай бид нар хизээч мэдэхгүй. Тэр бол мэдэгддэггүй зүйл байна те. Бета параметрууд байна шүү дээ. Яг регрессийн загвар дээр регресс бета. За тэгэхээр одоо би энийг ийм шүүхийн жишээтэй харьцуулъя те. Та нарт ярьсан байл үнийг. Ярив те. За одоо та нар ингэ шүүгчд гэж бодъё. Шүүхт ажиллаж байгаа. За тэгээд хин нэгнийг та нарт дээр оруулж ирж гинт хэрэгт ингэ. Цагдаа нар болохоор ингээ янз бүрийн нотлогооноо цуглуулсан. За энэ хүн болохоор за магадгүй нэг алга үйлдсэн гэдэг. За энэ хүн болохоор энэ алга үйлдсэн байх ийм учраас цагдаа нар болохоор бид нар ингэж бодож байна. Тэгэхээр та нар энэ хүнийг бол одоо шийтгэх шүүгчт нь байна шүү дээ. Та нар болохоор нэг бол тэр хүнийг за нотлогоонд нь үнэмшээд шоронд оруулж болно. За үгүй бол хангалттай нотлохоо алга байна гэж тавьж явуулж болно. Тэ? Гол асуудал нь болохоор тэр хүн гэмт хэрэг хийсэн эсхийг болохоор хинч мэдэхгүй байна. Тэгэхээр бидний их олонлогийн параметр байх нь шүү дээ. Их олонлогийн параметрын дахаар бид нэр дүгнэлт хийх гэдэг. За тэгэхээр та нар яах вэ? Та нарт ийм хоёр төрлийн боломж байна. Та нар гэмгүй хүнийг гэмтээгээд шийдчих нэг боломж байна. Тэ? Эсвэл бол гэмтээ хүнийг тавьж яваад тавиад явуулчих тийм хоёр юм алдаа гаргаж болж штэ. Тэ? Тэгэхээр эхний алдааг нэгдүгээр төрлийн алдаа гэдэг. Гэмгүй хүнийг шийдэх алдааг нэгдүгээр төрлийн алдаа. Хоёрдугаар төрлийн алдаа гэдэг нь болохоор гэмтээ хүнийг тавьж явуулчих алдаа. За тэгэхээр та нарт бодохоор зөвхөн энэ хоёр тохиолдол гарна гэсэн үг шүү дээ. Та нар үнэхээр гэмтээ хүнийг шийтгэж болно. Тэ? Гэмгүй хүнийг бас тавьж явуулж болно шүү дээ. Дөрвөн тохиолдол байна. Ингээд зураад үзэх юм бол за энэ дээр болохоор шийтгэх, шийтгэхгүй. За нөгөөх нь болохоор гэмгүй. Гэмтээ эсвэл гэмгүй гэдэг тийм. За тэгэхээр бид нэр гэмтээ хүнийг шийтгэж болон зөв шийдвэр гаргаж ий. Гэмгүй хүнийг бол тавьж явуулж ий. Зөв шийдвэр гаргаж ий. Гэхдээ энэ дээр болохоор алдаа гаргачихж штэ. Тийм. Гэмтээ хүнийг бид нэр тавьж явуулах хоёрдугаар төрлийн алдаа. Эсвэл гэмгүй хүнийг шийдэх нэгдүгээр төрлийн алдаа. Тийм. За тэгэхээр тэг таамаглал үнэн байхад шийтгэх магадлалыг бид нэр ач холбогдлын түвшин гэж нэрлэдэг. Ач холбогдлын түвшингээ саяын дээр 5% тавилаа шүү дээ. Тэ? За тэгэхээр ач холбогдлын түвшин маань яагаад 5% байгаа юм бэ? Яагаад ийм харьцангуй бага байгаа юм бэ? Тэ? Яагаад 95% биш байгаа юм бэ? За би ингээд яач юм? Ач холбогдлын түвшин болоод би өсгий. Тэгэхээр би гэмгүй хүнийгээ юу гэсэн үг та нар тэгэхээр хайцсангуу баг тавьж штэ. Би тэгэхээр гэмгүй хүнийг болохоор шийтгэхгүй няцаахгүй байх магадлал гэсэн үг штэ. Няцаахгүй байх. За нөгөө талаасаа болохоор би одоо тэгэхээр чин хайцсангуу юу байх нь штэ. Энэ магадлалыг би багасгая гэж бод. Нэгдүгээр төрлийн алдаа багасгая. Тэгэхээр би та нар яах вэ гэхээр ямар ч хүн оруулж ирсэн та нар 50-аад явуулаад байлаа гэж бодъё. Тэхийн болов нэгдүгээр төрлийн алдаа яах вэ? Нэгдүгээр төрлийн алдаа багасна шүү дээ. Та нар хэнийг ч шийдэхгүй шүү дээ. Бүх хүмүүсүүдийг 50-аад явуулаад байна гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр та нар гэмгүй хүнийг шийдэх магадлалаа багасгаад байна гэсэн үг байна шүү дээ. Гэмгүй хүнийг шийдэх магадлал.
Тэгэхээр бид нэр одоогоор бол тэр магадлал 5% гэж тавьчихсан. За гэхдээ та нар энэ магадлалаа багасгаад авах юм бол юу болох вэ? Тэгэхээр та нар гэмтэй хүнийг тавьж явуулах магадлал бол өсгөөд байна шүү дээ. Өсгөөд байна. Тэгэхээр та нар хоёр юм бие биенээс хамаардаг боломж байна тийм үү? Нэг нь болохоор за би тэгвэл 2 дугаар төрлийн алдаагаа багасгая. 2 дугаар төрлийн алдаагаа би яаж багасгах вэ? Гэмтэй хүнийг тавьж явуулах алдаагаа би багасгая. Би хүн тавьж явахгүй гэсэн үг байна шүү дээ. Би тэгэхээр орж ирсэн болгоныг нь бүгднийг шийтгээд байна гэсэн үг байна шүү дээ. Тэг ийм бодвол би 2 дугаар төрлийн алдаа гарах магадлал маань багасч байна. Тэгэхээр эн чинь болохоор нөгөөгийнхаа яг эсрэг болж таарж шүү дээ. Тэгэхээр бид нар яг хаана яг зааглах нь аль төрлийн алдаа та нар бага байл зүгээр юу? 1-р төрлийн алдаа бага байл зүгээр үү? 2-р төрлийн алдаа бага байл зүгээр. 2-р төрлийн алдаа буюу гэмтэй хүнийг тавьж явуулах магадлалаа та нар бол багасгах чинь тийм үү? Өөрөөр бодож байгаа юм байна. Гэмтэй хүнийг тавьж явуулах магадлалаа багасгана гэдэг чинь гэмгүй хүнийг шийдэх магадлал чинь өсөж ийн гэдэг гэсэн үг шүү дээ. 50% байх юм бол та нарын шийдвэрлэх утга 50% байна гэсэн. Альфа нь болохоор 0.5 гэсэн. За ихэнх шүүхийн практик болохоор юу гэдэг вэ гэхээр бид нар хизээж гэмгүй хүнийг шийдэх ёсгүй гэсэн тийм зарчим барих гэж байна. Гэмгүй хүнийг шийдэх магадлалаа бид нар аль болох багасгах хэрэгтэй. Тэ? За гэмтэй байхад нь тавьж явуулах магадлалаа багасгах гэх юм бол 1937 он болно гэсэн. Хүмүүс оруулаад ирдэг. Бүгдийг нь шийтгэв. Тэ? Тэгэхээр гэмгүй хүмүүс өртөх, хэлмэгдэх бодвол бас магадлал өснө гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгэхээр ач холбогдлын төвчин дээр мөн адил. Тэгэхээр бид нар 1-р төрлийн алдаагаа бид нар аль болох багасгах зорилт тавина. За тэгэхээр ач холбогдлын төвчин ихвчлэн 5%, 95% биш байна шүү дээ. Эсвэл бол бүр багасгах гэх юм бол бүр 1%. За харьцангуй либерал бай гэх юм бол 10%. За ерөнхийдөө бол 1-5 10% гэдэг бол харьцангуй өргөн хэрэглэгдэх шийдвэрлэх тул. За тэгэхээр гол асуудал нь болохоор бид нэр үргэлж алдаа гарна. Яагаад гэх юм бол бид нар яг юу болж байгааг мэдэхгүй учраас их болны параметр хэд хэдийг мэдэхгүй учраас тэгээд бид нар тодорхой бус байдал шийдвэр гаргаж байна. Тодорхой бус байдал шийдвэр гаргахдаа 5% гэдэг бодвол шийдвэр гаргах гэдэг байна. Бид нар тэг таамагд үнэн байхад няцаачих магадлал чинь 5% байгаа шүү гэдгийг бол хэлж өгч штеп. Тэг таамагд чинь үнэн байж хахад бета G гэдэг коэффициент тэгтээ тэнцүү байж хахад нь бид нар няцаах магадлал бол үнэн байхад няцаах магадлал 5% байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч юм гэсэн. Тэр алдааг бол 0 болгож болохгүй байна штеп. 0 болохгүй болгоно гэдэг би ямар ч шийдвэр шүүх байхгүй гэсэн. Бид нар тодорхой бус байдал шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр болохоор 5% сонгодог нь болохоор тэг таамаглалаа үнэн байхад няцаах магадлалаа 5% харьцангуй багтай тавьж гинэ гэсэн. За тэгэхээр тэг таамаглал үнэн байхад 100 хүнээс 100 хүн орж ирэхэд 100%-аа одоо гэмгүй байж хахад нь манай систем болохоор манай дүрэн болохоор 5 гэмгүй хүнийг шийтгэх гэсэн үг байна шүү дээ. Системийн алдаа маань угаасаа тийм алдаатай байна. Энэ систем ээ. Тэг таамаг үнэн байхад заавал шийтгэх гэдэг. За тэгэхээр бид нэр 5 байгаа 5% гэдэг хацсан баг тоо тавьдгийн утга нь болохоор тэгэхээр тэг таамаглалын эсрэг хангалттай их нотлогоо гарч ирэхгүй бол бид нэр аль болох тэр хүнийг авч үлдэхийг бол чармаахан байна шүү дээ. Тэ? Тэгвэл юу ч болоогүй байхад няцаагаад байхгүй байна. Тэгэхээр аль болох авч үлдэхийг бодно. Тэгэхээр тэг таамаглалын эсрэг тийм баримт маш их байх ёстой. Тэгжээж бид нэр бета G нь болохоор тэгтээ тэнцүү өгсөн таамаглалыг няцаана гэсэн. За өөр нэг зүйл таамаглал нь бол мэдээж тэг таамаглал нь тэгтээ тэнцүү гэж байгаа тохиолдолд бета G нь болохоор тэгээс бага гэж тавьж байна. За тэг даралт нь болохоор тэг шимтэй байгаа учраас
За бид нар тэг таамаглалыг хизээ няцаах вэ гэхээр манай T статистик маань нөгөө сүүл дээрээсээ давж гарсан байх юм. Нөгөө сүүлээсээ давж гарна гэдэг бол доод хязгаарт байгаа асгуугаасаа давж гарах юм бол тэг таамаглалыг няцаах гэсэн үг болно шүү дээ. Иргэдээр бол дээд хязгаараасаа давж гарч ирсэн бол энэ нь болохоор их байсан те. За эсрэг таамаглал маань тэгээс баг гэж тавьсан байгаа. Доод хязгаараасаа давж гарч. За тэгэхээр өмнөх шийдвэрлэл утга хасах тэмдэгтэйгээр байгаа гэж байна. За дараа нь болохоор бидний хоёр сүлт таамаглал. Хоёр сүлт таамаглал. За тэгэхээр энэ маань тэг таамаглал бол хэлтэй тэнцүү байсан. За тэгэхээр эсрэг таамаглал болохоор хоёр сүлтэй гэдэг нь тэгээс бага байж болно. Тэгээс их байж болно. За тэгэхээр бидний түрүүний эсрэг таамаглалтай харьцуулахад хамаагүй өргөн олон лигийг хамаарсан байх нь шүү дээ. Тэгээс бага, тэгээс их. Тэгэл байж болохгүй. Тэгэл бол биш гэж тавьж байна. За тэгэхээр тэг таамаглалыг болохоор бид нэр абсолют утгаараа T статистик нь C-гээс давж гарсан байгаа тохиол. Тэгэхээр дээд сүүл, доод сүүл гэдээ аваад үзэх юм бол тэр хоёр сүүлнээс нэг бол дээш гарч явсан, эсвэл бол доош гарч явсан тохиолдолд няцаана гэж тавьж штэ. За тэгэхээр 5% маань болохоор хоёр сүүл дээр тэнцүү хувааг. Нэг сүүл дээр хэд вэ гэсэн үг? 2.5 тий. За тэгэхээр N-с нь K-с нь нэг нь 25 байгаа тохиолдолд үснэг дээр харах юм бол номны ард байгаа T тархалтын үснийг харах юм бол энэ маань 200-ны 6 гэсэн статистик байна. За бид нар тэгээ ямар нэгэн T статистик гаргаж аваад эндээс абсолют утгаараа их байх юм бол тэг таамаглалыг хийцгаах. Тэг таамаглал нь болохоор бета ихтэй тэнцүү гэсэн. За тэгэхээр няцаах мууж маань болохоор одоо 2 тэнцүү байгаа гэсэн. За тэгэхээр энэ таамаглалыг болохоор EOS дандаа бодож өгдөг. За тэгэхээр ямар нэгэн параметрыг үнэллээ. За тэр таамаглалыг тэг гэж тавиад энэ параметр болохоор нөлөөгүй. Тэг гэдэг утгатай эсрэг таамаглал нь болохоор тэгээс ялгаатай гэсэн T шалгуурын үр дүн EOS-тэй дандаа бодож өгдөг. Тэгэхээр 3 дахь байгаа гэж ярьсан. За бид нар тэг таамаглалыг шалгаж байгаа гэдэг. За эсрэг таамаглалаа тодорхой яриаггүй тохиолдолд бидний эсрэг таамаглал үргэлж хоёр сүлтэй таамаглал байна. Тэгэхээр тодорхой нэг утгатай тэнцүүгээ тавьсан бол эсрэг таамаглал тэнцүү биш гэж тавьж байна гэсэн. За тэг таамаглал няцаагдсан байгаа тул тохиолдолд бид нар болохоор энэ хэллэг бол бас хэвсэн хэллэг шүү. XJ альфа гэдэг 5%-ийн ач холбогдлын төвшин статистикийн хувьд ач холбогдолгүй байна гэж. Эдийн засгийн хувьд болохоор ач холбогдолтой байна гэж. Тэгээс тэг таамаглал няцаасан тохиолдолд тэгээс ялгаатай байгаа тохиолдолд харин няцаахгүй тохиолдолд XJ 5% ач холбогдлын төвшин ач холбогдлын 5% ач холбогдлын төвшин статистикийн хувьд болохоор ач холбогдол 5% ач холбогдлын төвшин ач холбогдол байна гэж бас яац юм. Хоёр үг давтагдаад байгаа юм байна. За тэгвэл 5% төвшин статистикийн хувьд ач холбогдол байна гэж хэлэх юм шүү дээ. Тогтцоо хэлэх шүү. За тэгэхээр тэг таамаглал болохоор заавал тэг байхаагүй. Энэ дурын тоо байж болно шүү дээ. Тэгэхээр би нэг гэж тавьчих. За тэр тохиолдолд манай үнэлэгдсэн утгаасаа таамаглагдж байгаа утгаасаа их онцлогийн талаар ямар таамаглаж хийж байгаа тийм таамаглаж байгаа утгаасаа за тэгээд манай тэр төвөрийн бета G-ийн стандарт алдаад байгаа T статистик харьцуулаад за тэгэхээр түүнийг өмнөхдөө яг адилхан T статистикаа тархалтай аваад харьцуул тийм тэр одоо энэ дээр дурын А байлаа гэхэд T статистик гаргаж аваад T тархалтай харьцуулна гэсэн. За одоо бид нэр энэ томьёогоо ашиглаад итгэлийн интервалыг гаргаж болдог. Итгэх мууж, итгэх завсар гэж яриад байгаа. За тэн дээр болохоор би одоо шийдэл 95% итгэлийн интервал гаргаж байгаа бол C-man болохоор 5% шийдвэрлэх утга.
За SE гэдэг нь болохоор бета G-ийн хэр наривчлалтаа үнэлж байгаа. За тэгээд бета G маань үнэлэгцэн утга маань байна тийм. За тэгэхээр миний альфа бага байх тусам C маань болохоор их байна. Өндөр таваа тийм. Одоо би шил 99% итгэлийн интервал гэх юм бол энэ C маань 95%-аас бол өндөр тав байх нь шүү дээ. Тийм. За тэгээд манай итгэлийн интервал өргөн байх нь. За хэрвээ манай энэ бета J маань наривчл сайтай үнэлэгдэх юм бол манай итгэлийн интервал бол бага байх нь шүү дээ. Ийм ягт. Энэ доод хязгаараас энэ дээд хязгаар хүртэл жинхэнэ бета J маань оршино гэсэн тэр интервал маань болохоор харьцангуй нэгт байвал сайн гэсэн. Сайн гэсэн. За тэгэхээр бид нэр бол 95% итгэх завсар гэх юм бол 5% шийдвэрлэх утгаа энд оруулж чинь. За тэгээд ACG гэх юм. Тэгэхээр энэ интервал маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр жинхэнэ заавал бета G-гээ агуулна гэсэн үг бол биш шүү. Агуулахгүй байж болно тий. Гэхдээ зарим хүмүүс болохоор энэ интервал чинь болохоор бета J-ийн тухай интервал агна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ интервал жинхэнэ бета J-г 95% магадaltaгаар агуулна гэж зарим хүмүүс ирээд зарим оюутнууд. Тэр бол маш том алдаа шүү. Тэгэхээр интервал гэдэг зүйл бол жинхэнэ утгыг чинь агуулна, нэг бол агуулна, нэг бол агуулахгүй. Тэ? Тэгэхээр энэ интервал жинхэнэ бета J-г 95% магадaltaгаар агуулна гэдэг чинь тийм утгагүй өгүүлбэр болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр нэг бол агуулна, нэг бол агуулахгүй гэсэн юм гарч болно. Тэгэхээр яг зөв тайлбар нь юу вэ гэхээр хэрвээ бид нар энэ чинь бета J чинь түүхтэй холбоотой байна тийм. Бета J түүрийн тархалтаас нь хамж. Тэгэхээр бид нар энэ интервалыг одоо маш олон удаа түүр аваад маш олон удаа ийм интервал үүсгээд жишээ 100 удаа ийм интервал 100 удаа түүр аваад 100 удаа интервал үүсгэх юм бол тэр 100 орлогын 95-д нь болохоор жинхэнэ утгаа агуулна гэсэн үг. Тэгээ 5-д нь болохоор 100-аас 5 орлогод нь агуулахгүй гэсэн үг. Тийм. Тэгэхээр тодорхой нэг интервалын хувьд биш. Энэ ерөнхий аргынхаа тухай ярьж штэ тий. N удаа түүр авлаа. N-ийг түүр хэмжээ гэсэн юм шиг. X гэдэг удаа давтаа түүр аваад тус өрийнх нь хувьд интервалаа гаргаж аваад за тэгээд тэр интервалаа харах юм бол тэд нийт орлогын маань болохоор 95% нь жинхэнэ утгаа агуулна гэсэн. За P утга гэж байгаа дараагийн ярьдаг зүйл болохоор P утгыг та нар мэдэх үү? Өмнө хичээлдээс ярьжсэн тийм. За зарим хүмүүс мэдж байгаа P утга. За тэгэхээр одоо бид нар ийм гаргачлаа гэж бодъё. Бета J тэрэгтэй тэнцвэрсэн таамаглалыг шалгаж байгаа. За эсрэг таамаглал нь болохоор тэгээс ялгаатай гэж бодож байна. Тийм. За тэгээд T статистикийн тооноос түүрээс гаргаад ирсэн чинь 185. Тэгээ харсан чинь 5% ач холбогдлын түвшинд шийдвэрлэх утга маань болохоор бид нэг заахгүй 185 маань болохоор энийг давж гарахгүй шүү дээ. Тийм. Ач холбогдлаараа давж гарахгүй байна. За 10% ач холбогдлын түвшин ашигласан чинь ницаачж штэ 185 чинь 1684-өөс даваа гарчлаа авчлаа утгаараа тий. За тэгэхээр бид нар бол ницаачж. Тэгэхээр нэг бол ницаагаад нэг бол ницаахгүй болчихж штэ. Ач холбогд ямар ач холбогдын түвшин ашиглаж байгаасаа баг. Тэгэхээр P утга гэдэг нь болохоор энийг харьцангуй одоо юу гэдэг ойлгомжтой болгож байгаа зүйл гэсэн. Тэгэхээр P утга гэдэг нь болохоор тэг таамаглалыг ницаах хамгийн бага ач холбогдлын түвшин. Тэг таамаглалыг ницаах хамгийн бага Тэгэхээр энэ дээр 5-12-ийн хооронд тэр хязгаар маань тэр одоо шийдвэрлэх цэг маань гарч ирээд нь шүү дээ. Ницаахгүй гэдэг маань болохоор тэр зааг маань эхэлдэг. Тэр цэгийг бид нэр P утга гэж нэрлэх нь шүү дээ. P утга гэж нэрлэх. За тэг таамаглалыг ницаах. За тэгэхээр түрүүний юунаас болохоор түрүүний утга болохоор энэ 5%, 10%-ийн дунд байх хэвээр.
Пи утгыг олно гэдэг болохоор манай энэ авсан пи утга болохоор абсолют утгаараа ахалтын утгаас бол их байх магадлал гэдэг. Тэгэхээр дөрөвний тохиолдолд хоёр сүртэй юм чинь хоёрыг үүсгэх нэг сүртэй болно. За тэгээд манай гаргаж авсан T statistic маань болохоор 185. Тэгэхээр T дарахад 185-аас их байх шийдвэрлэх утга нь хэд вэ? Магадлалын утга нь хэд вэ гэхээр 3%, 3.5%, 2-оор үржүүлчихээр энэ маань болохоор 7%. Тэгэхээр P утга нь 7% байж таа. Тэг таамаглалыг энэ тэг таамаглалыг няцаах хамгийн бага ач холбогдлын түвшин байна болохоор 7% байх нь шүү дээ. Тэгэх юм бол няцаахгүй яг заагдгүй байж юм гэсэн үг. 7%. За бид нэр болохоор энэ дээр EUC-ийн үр дүн тавьчихсан байна. Манай семинарын бодлого байна. P-rate гэдэг тэтгэврт хамрагддаггүй үгүй юу гэдгийг нь болохоор P-rate гэдгээр бол хувьсчаар өгсөн байгаа. За P-rate-ийг бид нэр болохоор M-rate гэдэг зүйл age гэдэг хоёр хувьсчаар болохоор тайлбарлаж байгаа юм байна. Тэтгэврт хамрагдалтын хувь гэдэг болохоор компаниудаас төвөр авсан байгаа. Ажилчдын хэдэн хувийн тэтгэврт хамрагддаг вэ гэдэг. M-rate гэдэг нь болохоор тухайн компани ажилчид тэтгэврийн сандаа мөнгө хандуулах юм бол компани нь $1 хандуулах юм бол компани нь дагаж хэдэн доллар хандуулдаг вэ гэдэг мэдээллийг авсан гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ болохоор Америкийн 401k гэдэг тэтгэврийн төлөвлөгөө байгаа. Тухайн төлөвлөгөөр яадаг вэ гэхээр ажилчин хэдийн хэмжээний тэтгэврийн хоригдлолтой авах нь болохоор ажилчдын өөрийнх нь шийдвэр. Тэгэхээр би одоо $10 тэтгэврийн дансанд энэ сард хоригдлоо их юм бол хадгалъя гэх юм бол тэр маань татвараас чөлөөлөгдөнө. Дээр нь болохоор миний ажил олгогч намайг дагаж бас мөнгө хандуулдаг байна. Тэгэхээр тэр дагах хувь нь болохоор компаниудаар ондоо зарим компаниуд болохоор маш өгөөмөр. За ажилчин маань хэрвээ $1 тэтгэвртэй $1 хоригдлуулах юм бол би түүнийг нь болохоор $2 болгож бас хоригдлуулъя. Тэгэхээр тухайн хүний нэр дээр болохоор $3 хөндлөгдөн шүү дээ энэ сардтай. За зарим компаниуд болохоор харамж. За тэгэхээр энэ хүн болохоор $1 хоригдлох юм бол би 10 цент хувь нэмэр оруулна гэх. За тэгэхээр компаниудаар бол ондоо тийм. За тэгэхээр тэтгэврт хамрагдалтын түвшин бидний match rate гэж ярьдаг. Хэр өгөөмөр байгаа компаниуд нь ямар бодлоготой тэрүүгээр нь хамааруулж үйлдэж байгаа. За тэгээ болохоор тэтгэврт хамрагдалтын хувьд болохоор тухайн компани дундаж нас хэдэн бэ? Өндөр настай хүмүүстэй компани тэтгэврт хамрагдсан хүмүүсүүдийн тоо стандартын түвшин өндөр үү гэж байна. За тэгэхээр EVS маань болохоор бид нарт үнэлгээгээ өгнө, бета G малгайгаа стандарт алдаануудыг нь өгнө. За тэгэхээр энэ коэффициентууд тэгтэй тэнцүү гэсэн таамаглалыг шалгаж байгаа T status гэдэг өгнө шүү дээ. Эндээс тгийг хасаад энд нь хуваацсныгаа T statistic гэдэг өгнө EVS маань. За дараа нь болохоор probe гэсэн байгаа магадлал маань. За энэ нь болохоор P утга бидний дөнгөс хийсэн. Тэгэхээр тэг таамаглал энэ тийм үү? Энэ коэффициент маань тэгтэй тэнцүү байх хамгийн бага ач холбогдлын түвшин. Хамгийн бага ач холбогдлын түвшин гэдэг энэ маань бол тэг байна. За энэ дээр болохоор бас үнцэнтэй болоод E-ийн хас 25 зэрэг гэдэг байна. Нэг баг. 10-25 зэрэг маш бага тоо бас тэг болж таарч байна. За гэхдээ болохоор P гэдэг нь болохоор энэ таамаглал энэ бол тэгтэй тэнцүү гэсэн таамаглалын за хамгийн бага ач холбогдлын түвшин байна шүү дээ. За хэрвээ бид нэр энэ дээр 20 байж байгаа гэдэг юу болох вэ? Энэ дээр 20 байх юм бол тэгэхээр бид нэр 20% ач холбогдлын түвшин ашиглаж байж тэг таамаглалыг няцаана гэсэн үг байна шүү дээ. 20% ач холбогдлын. За гэхдээ зарим хүмүүс юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ P утгыг
тэг таамаглал үнэн байх магадлал гэж яриа. Тэг таамаглал үнэн байх магадлал. Тэгэхээр тэг таамаглал маань болохоор энэ коэффициент тэгтээ тэнцүү гэж тавьж байгаа. Тэгэхээр энэ коэффициент тэгтээ тэнцүү байх магадлал нь 20%. За 20% гэдэг бол миний ашиглаж байгаа 5%-аас өндөр учраас би тэг таамаглалыг хүлээн зөвшөөрнө гэж. За уул нь яс ярих юм бол энэ яриа бол буруу яриа. Гэхдээ болохоор ихэнх хүмүүс тэгээд яриа твшчихсэн байдаг. Пи утгыг бол ихэнх хүмүүс болохоор тэг таамаглал үнэн байх магадлалыг ярьчдаг байна шүү дээ. Тэгээд бид нар яс юм дээр болохоор пи утга бол тэг таамаглалыг няцаах хамгийн бага ач холбогдлын төвшин гэж ярих юм бол зөв ярьж байгаа юм. Тэгээд практик төр буруу ярьсан ч гэсэн тэгээд болоо л байдаг. За дараа нь болохоор бид нэр таамаглал дэвшүүлээ шалгаж байгаа. За би ингээ цалин гэдэг бодвол би энэ месүү төгссөн, их сургууль төгссөн, за мөн туршлага гэдэг зүйлээс хамаардгүй гэдэг асуултанд хариулах гэж байна тийм. За тэгэхээр миний юу болохоор энэ хоёр маань болохоор боловсрал байх нь боловсролын өгөөж юу юм? За тэгээд туршлага нь юу юм бэ? За тэгэхээр зарим хүмүүсийн хувьд болохоор энэ месүүд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байгаа шүү дээ тийм. Темс гэж хуучнаар ярьдаг. За темс сурсан болвол энэ дээрээ болохоор 1 гэдэг утга авах нь их сургууль сурсан гэдэг болвол бас 1 утга их сургууль сураагүй бол 0 гэсэн утга авах нь шүү дээ. 0 1 гэдэг утгаар авчихсан тийм. Тэгэхээр миний таамаглал одоо жишээлбэл ийм байгаа гэж байна. Месүүдийн өгөөж нь их сургуулийн өгөөжтэй яг адилхан гэдэг. Бета 1, бета 2-тойгоо тэнцүү. Эцэг таамаглал нь болохоор бета 1 нь их сургуулийнхаас бол бага тийм. За энэ таамаглалыг бид яаж чадах вэ? За бид нар болохоор шууд шалгаж болно. T статистик ашиглаад шууд шалгаж болно. Тэгэхээр бид нар энэ хоёрын зөрүүг харна гэсэн үг. Зөрүүг харна. Тэгэхээр чинь энэ маань болохоор юу гэсэн үг байна вэ? Зөрүү нь хэд байх вэ? Тэг таамаглал үнэн байхад тэг байна гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр би болохоор T статистик яаж тавих вэ гэхээр бета 1 малгайгаас асах нь бета 2-ыг тавьчих. Үнэлгээрээс гаргаж авах. За хоёрдугаарт нь болохоор хувааж байгаа стандарт алдаа байх ёстой шүү дээ. За тэгэхээр бета 1 малгайгаас нь бета 2-ын малгайгийн стандарт алдаа болж байна. За би энэ T статистикаа тэгээд зүгээр ердийн T тархалтаа харьцуулчих нь. T тархалтаа харьцуулаад шийдвэр хугацаас авч гаргасан байх юм бол бид болохоор их таамаглал амжицаа. За тэгэхээр доотлын хэсэг нь болохоор бид нар одоогоор мэддэхгүй байна тийм. Дээдлээс нь болохоор бид нар энэ үндэд гаргаад авчихна. Стандарт алдаа маань хаанаас гарч ирэх вэ гэхээр за стандарт алдаа гэдэг бол вариацаас язгуур авна гэсэн. За вариац гэдэг бол бета 1 малгайгаас нь бета 2-ын малгай. За тус өөрийнх нь вариац, асах нь 2-ын хүчин к вариац байна тийм. За стандарт алдаа гэдэг бол тэгэхээр үндсэндээ бид нэр төөрөөс ашиглах юм бол төөрийн мэдээлэл ашиглах юм бол вариац асах нь 2-ын хүчин к вариац үүнээс язгуур авна гэсэн. За стандарт алдаанууд нь болохоор EUS-с гарна гэсэн шүү дээ. Тийм. Одоо бид нар энэ дээр стандарт алдаанууд нь гараад ирнэ. За бета 1, бета 2-ийн к вариац нь болохоор хаанаас гарч ирдэг юм бэ гэдэг. S1 2-аас тэмдэглэсэн байна. К вариац нь болохоор EUS дээр бас багтчихсан. Тэгэхээр энэ к вариацын хүснэгт байна. Манай тайлбарлагч хувьсгчуд байна. Огтлогч H гээд бета 0 малгай, бета 1 малгай, бета 2 малгай үнэлэгч тийм. Хосолсон к вариацын хүснэгт нь энэ дээр байж байна тийм. Бета малгаанууд чинь стандарт юу самсруу хувьсгч юм шиг өөрсдийн магадлалын тархалтай к вариацуудтай. За EUS дээр очих юм бол одоо жишээлбэл түрүүний асуулмаа байна. 401 к гэдэг асуулт. Бид нар болохоор P rate-ийг M rate NAS гэдэг хоёроос хамааруулж эргээс бодсон шүү дээ түрүүний жишээн дээр тийм. За та нар ингээд тэгштэглээ үнэлжтэй гэж бодъё. Үнэлжлээ. Тэгштгэлийн цонх гарч байна. За тэгэхээр та нар view гэдэг дээр очиод энэ дээр болохоор к вариацийн матриц гэж байгаа. К вариацийн матрицыг дарах юм бол
түрүүний үснийг гараад ирэх нь шүү дээ. За энийг бол нэг бодох нэг арга нь байж. За эсвэл бид нар хувиргалт хийж байна. Хувиргалт хийж байна. Илүү амраад одоо их юм болов. За зарим хүнд нэгдүгээр арганд ямар ч жоох юм болов. За ямар ч гэсэн хоёр дахь арга нь болохоор бид нар хувиргалт хийн. За тэгэхээр бид нар θ1 гэдэг бол шинэ параметр. Энэ ямар параметр юм бэ гэхээр бета 1 бета 2-ыг ялгуурэ гэж хэлж байгаа юм чинь тийм. За одоо эндээсээ би бета 1-ийг олчих. Бета 1 гэдэг бол θ1 дээр нэг бета 2 гэсэн. За тэгээ би бета 1-ийг дээшгээ оруулчих. За тэгэх юм бол манай бичтгэл юу болж болох вэ гэхээр θ 1-ийг үржих нь хэвээ эсвэл за нэмэх нь бета 2-ыг за ингэж бичих одоо бета 2-ыг үржих нь их сургууль дээр нэмэх нь твэт гэсэн юм хоёр болно шүү дээ. Тэгэхээр би шинээр хувьсгч үүсгэж юм гэсэн үг байна тийм. Шинээр хувьсгч үүсгэж. За гэхдээ одоо θ 1 чинь тэгтээ тэнцүү гэсэн таамаг шалгаж байгаа юм чинь шинээр үүсгэсэн энэ хувьсгчээ ашиглаад эргээс бодох юм бол энэ таргалзах Т утга шууд гараад ирэх нь шүү дээ. Тэ? За тэгэхээр тэр нь тэгтээ тэнцүү юу? Эсвэл бол тгээс бага уу гэдэг асуудлыг өгч шалгана гэсэн. Ойлгомжтой тийм. Хоёр арга байна. Нэг нь хувиргалтыг, нэг нь бос шууд авах. За тэгэхээр янз бүрийн юм шугам параметруудтай байлаа гэхэд аль аргыг нь ашиглаж болох нь шууд ашиглаж болно. Шууд арга ашиглаж болно. Эсвэл хувиргалт хийгээд ондооны параметр үүсгэж байгаа. Хувиргалт хийгээд. За та нар одоо шийдвэл яаж хийх вэ гэдээ бодъё гэх юм бол ийм жишээ байна. За одоо бид нэр ингээд дууссан дээр баг. Асуух зүйл байна инжектээс. Энэ стандарт албаа юу? Стандарт албаа. Одоо энэ штэ стандарт албаа тийм. За тэгэхээр бид нар бета 1 бета 2-ын стандарт алдаанууд нь байж байгаа штэ. EUC-ийн манай регрессийн бичдэг дээр одоо энэ дээр байж байна те. Стандарт алдааныг стандарт алдаа 2 гэдэг. Одоо бид нарт болохоор 2-ыг үржих нь k вариацыг мэдээд байхгүй байсан штэ. 2-ыг үржих нь S1 1 2 гэдэг те. За тэгэхээр S1 S2 маань болохоор манай энэ үснэгтээс гарч ирэх юм байна штэ. Аль нь вэ? Хэд үү? 0.27. Тэ 0.24 29 үг те. Юу лээ? Ой чи би буруу үгсийг тавьсан байна шүү дээ. Тэ? За тэгэхээр яаж энэ өмнөх дасгалтай холбоотой юм гараад ирж байна те. За гэхдээ болохоор тоог нь бол хэлж чадахгүй. Тэг яаж гаргадаг арга нь болохоор тодорхой байна те. EUS дээр очоод эргээсээ бодсны дараа view гэдэг чисэн дээр нь очоод k вариацийн матрицыг сонгох нь шүү дээ. За тэгэхээр энэ мэдээлэл гаргаж явж болно. Нэгдүгээр хувьсгч, хоёрдугаар хувьсгчийг үнэлэгчдийн k вариац. Ойлгомжтой байна.